Divinessence. Сайн байна уу? Divinessence подкастын сувагт маань тавтай морилно. Энэ оршил дугаараар хэдхэн минутанд өөрийгөө танилцуулъя. Divine гэж миний нэрний эхний хэсэг, Нандин гэдгийн Франц орчуулгын нэгэн хэлбэр, Essence гэж мөн чанар гэсэн утгатай мэдээж. Би Франц болон монгол хэлний багш орчуулагч хөтөж мэргэжилтэй. Монгол багш нар маань намайг бүгд бичгийн хүн болно гэдэг байсан ч би Францад аман орчуулга хийгээд бараг 13 жил болжээ. Одоо ямарч тооцогддгийг мэдэхгүй. Гэхдээ намайг их орондоо байхад 2000 оны ихэрл гэхэд ховор хэлэнд тооцогддог байсан хэлийг би мэргэжил болгон сонгож түүнийг бүр их хэл шигээ сурах мөрөөдөлтөд хөтлөгдөж Францад ирээд харин энэ миний төрж өссөн газрын талаар ямар ч ойлголтгүй мөртлөө өөдөөс бараг доромжилж харьцдаг хүмүүсийн дунд өөрийн байр сууриа олохын тулд би өөрийн сэтгэл зүй, хувь хүний хөгжил, энэ орны хэл уран зохиол, дэлхийн түүх, харьцааны болон хооллох, бие авч явах соёл, хууль ёс зүй гэх мэт олон талын мэдлэгээ ажил, сургуулийнхаа хажуугаар хөгжүүлж ирсэн. Хэл шинжилгээний ухааныг эхлээд Улаанбаатарт оюутан байхдаа монгол хэлээр заалгасан ч юу ч ойлгодоггүй байсан. Харин дараа нь Францын нийслэлд Франц хэлээр хэл шинжилгээг ойлгох гэж их удаан судалсны хувьд хэлээр ер нь үгээр илэрхийлж болдог болгоныг ялангуяа хэл, уран зохиол, сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн асуудал сонирхдаг, уншдаг, сурдаг, зарим зүйлийг өөр дээрээ туршиж таалагдсан зүйлээ өөрийн амьдралын зуршил болгодог. Сүүлийн үед миний энийг одоо мэдэхгүйд нь мэдэгдэх юмсан гэмээр сэдвүүд савнаасаа халиад байгаа учраас тэдгэрийг амиа бодож зөвхөн өөртөө хадгалж байхаар энэ суваг дээр подкаст хэлбэрээр тавья гэж бодлоо. Би өөрийнхөө болон бусдын амьдралаас сэдвүүлсэн мэдээлэл, эргэцүүлэл болон өөрийн бичсэн өгүүлбэрүүдээс түгээх болно. Өсвөр наснаас ахуулаад би байнга янз бүрийн шүлэг, дуу, зөвлөгөө, янз бүрийн сорил, тест цуглуулж өөрийгөө сордог, хувийн тэмдэглэл хөдөлдөг. Толгой дотор бол их баялаг ертөнц дотор амьдардаг хүүхэд байсан. Одоо ч гэсэн тэмдэглэл хөдөлдөг хэвээрээ эннээсээ ч бас хуваалцъя гэж бодлоо. Сүүлд хийсэн тестнээс өөрийгөө 16 төрлийн ангилалд хуваагдах дэлхийн хүн амын дунд хамгийн ховорт тооцогддог онцлогтойгооч бас мэдэж авсан. Хар багасаа л альва шудраг бус явдлыг үзэн яддаг. Эцэг их, эмээ өвөө, авга, нагаз, багш нар, хуршайлын, сургуулиудын дээд ангийн ах, эгч нар гэх мэт томчуудын шудраг бус үйлдэлийг өөрсдөд нь заримдаа хилээд ч юм уу ямар нэгэн байдлаар мэдрүүлцдэг, албаар дургууг нь хүргэдэг, тэрнээсээ болоод загнуулж бүр ухаан алтлаа хүртэл задуулдаг хүүхэд байсан. Түүнээс гадна хэр баргийн олонхын анхаарал татсан сэдвээс зайлс хийдэг. Тухайн үед ямар л сонин содон, шин, ховор зүйл байна. Түүн рүү ганцаараа тэмүүлдэг. Түүнийгээ бусадтай үргэлж хуваалцах ирмэлзэлтэй. Харин бусад тэрийг анзаарахгүй байх үед нь өдрийн тэмдэглэлтэй тэмдэглэж авч өөртөө хийж авсан нэг тийм сэтгүүл маягийн дэвтэртэйгээ л харьцдаг. Би багасаа л бусдаас өөр юм шиг. Бусад жишээ намайг өөр болохоор нэг л илүүд үзээд байдаг ч юм шиг мэдрэмжийг мэдэрсээр ирсэн. Гэхдээ би тэрэнд гутардаггүй. Харин ч одоо энэ амьдарч байгаа газрын зарим оршин суугчид мөн надтай хэл нэгтэй хүмүүс нарын хооронд бие биесээ ойлголцох гүүр мэт харагддагч. Ихэнхдээ энэ орны уугуул иргэдийн хувьд тагнуулд тооцогдож, харин төрж өссөн газраа бол урвагчд тооцогдож мартагдсан гэдгээ зөвхөн бусдын харьцаа, хөдөлгөөнөөс ойлгож олонхын анзаардаггүй зүйлийг үнэн байдлаар нь анзаарах мэдрэмж сайтай, өөрөөр сэтгэгдэхдээ заримдаа баярлаж явдаг. Заримдаа энээс олж гуниглах ч үе бий. Энэ подкаст над шиг янз бүрийн зүйлд өөрийгөө сорж үздэг, сониуч, ядчил тархиныхаа эрүүл мэнд, уян хатан байдлыг үргэлж тэжих ирмэлцэлтэй хүнд зориулсан болно. За ингээд энэ оршил хэсгийг өндөрлөе.